ирээдүйд цагийн идэхгүй хэвийг багш та бүхэнд зааж өгөхөөр бэлтлээ. За, the passive future simple tense-ээр ирээдүйд болох болон ирээдүйд давтагдах үйл явдлыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл future simple tense-тэй адилхан гэсэн үг. За, the passive future simple tense маань монгол хэлнээр на гэж хурцлагддаг. На. Өөрөөр хэлбэл future simple tense дээр суурилж байгаа гэсэн үг. Passive voice нь active voice дээр суурилна. Active voice нь passive voice дээр суурилна гэдэг ингэж өмнөчлөлтөр үтсэн. А суурилна гэдэг маань тухайн хэвийн орчуулга, үйл явдал, хэрэглээд үгсүүд нь адилхан гэсэн үг. За, the passive future simple tense-ийг ойлгохын тулд the passive future simple tense-ийн хэрхэн үүсэх үү, ямар томьёогоор үүсэх вэ гэдэг мэдэх шаардлагатай. За, тэгвэл энэ цагийн үүсэх would тослог хөлөг нь will байна гэсэн. Will be plus P2. Will be plus P2 гэсэн томьёо оруулсан. Will be plus P2 гэсэн томьёо маань монгол хэлнээр на гэж хурцлагдана. На орчуулна. За ийм томьёогоор өөрөлдөл the passive future simple tense-ийн томьёо маань will be plus P2 гэж байна. Орчуулга болохоор жир ирээдүйн цагийн орчуулгатай буюу на гэсэн орчуулгатай адилхан байна гэж ингэж ойлгоно. За идэвхтэй цаг буюу нөгөө future simple tense-ээс юугаар ялгаатай вэ гэхээр өөрөлд нь томьёогоор ялгагдаж байгаа. Томьёогоор. Хоёрдугаарт нь үлийн эзэн үйлээ өөрөө үлдэж байна уу? Эсвэл бусдаар үлдүүлж байна уу гэдэг нь ялгаатай. За ингээд жишээн дээр бүдрээ авч үзье. Удахгүй манай кино удахгүй манай хотод шинэ кино театр нэгднэ. За энийг одоо англиар үгшлэх вэ? New cinema. Кино театрыг бол cinema. A new cinema will be opened in our city soon. A new cinema will be opened in our city soon. Орчуулбал удахгүй манай хотод шинэ кинотеатр нэгднэ гэж байна. За үеийн эзэн байхгүй та бүхэн анзарч байгаа. Өөрөөр хэлбэл идэхгүй үедэр үеийн эзнийг чухалчдаггүй, үйл явдлыг чухалчдаг. Одоо удахгүй кинотеатр нэгтгэж байгаа гэдэг нь л чухал. Үүнийг нь чухалчилж англи хэлний болвол идэхгүй хэвийг ашиглаж энэ өгүүлбэрийг хийнэ. За тэгээд гол үүсэж байгаа томьёо нь одоо will be гэсэн туслах үйлгийн араас P2 үүсэж байгаа. Өөрөөр хэлбэл хэрвээ тухайн үйлгэн дөрмийн үйлгөөл араасаа id гэсэн юм төсгөл авнаа гэдэг ийм дөрвөн бид нар үзсэн байгаа. За батлах хэлбэр дээр бол юм жишээ авлаа. Одоо энийг бүдрээ ойлгомжтой үднэс яг энэ үйлрийг үгүйсгэж үзье. Passive form руу шилжиж, negative form руу шилжүүлнэ гэсэн. Удахгүй манай театр нэгдэхгүй гэж хэлвэл new cinema will be гэдэг маань баталж байгаа хэлбэр дээр will be байгаа. Үгүйсгээр won't be өөрөлдөл will not be гэсэн авчлагдаад won't be болчихсон. Won't be opened in our city soon. За үсгэхээр тэхгүй ингэхгүй
гэж хэлбэл will not буюу won't be open гэж байна нэ. За ингээд батлах хэлбэр дээр болон үүсэх хэлбэр дээр ийм хэлбэртэй байна. Одоо ерөнхий асуулт руу шилжүүлж үзье. Асуух хэлбэр болохоор мэдээж will гэсэн туслах бүлэг маань урагшаа өгүүлбэрийн эхэнд байрлана. Will a new cinema be. За will be хоёрын дунд cinema new cinema гэж орж байгааг хараа. Will a new cinema be opened? За орчуулбал удахгүй танаа хотод шинэ кино театр нэгдэх гэж байгаа мó буюу нэгдэх үү гэсэн ийм хэлбэр гарч ирж байна. Will a new cinema be opened in our city soon? За одоо танаа хотод удахгүй яг юу нэгдэх гэж байгаа гэсэн үг болно. Юу нэгдэх гэж байгаа. За тэгвэл what will be юу нэгдэх юм бэ гэж байна. What will be opened юу нэгдэх вэ? За танаа хотод in your city. What will be opened in your city? Орчуулбал танаа хотод удахгүй юу нэгдэх вэ гэсэн ийм асуулт орчиж байна. What will be opened in your city? За ингээд энэ дөрвөн хэлбэр дээр багшин та бүхэнд will be гэсэн will be plus be гэсэн томьёо маань өгүүлбэрт хэрхэн яаж орж байна? Баталгаараа ямар хэлбэртэй орж байна? Өгөөсгөхөөрөө яаж байна? Ерөнхий асуултанд орохоор яах вэ? Тусгай асуултанд орохоор яах вэ гэсэн ийм томьёо одоо passive voice-ээр хэрэг гарч байна. Өгүүлбэрийн бүтцийн байрлалын үед ямар вэ гэсэн жишээ дөрвөн өгүүлбэрээр тайлбарлаж үзүүллээ. За мөн жишээ аваад бас нэг жишээ авч үзье. We will be asked a lot of questions. We will be asked a lot of questions. Орчуулбал биднээс биднээс олон асуулт асууна гэж. Биднээс олон асуулт асууна. За тэгвэл биднээс олон асуулт асуунаа гэсэн энэ өгүүлбэр дээр харъя. Асуух гэдэг үлийг бид нар хийгээв. Өөрөлд бид нар үйл хийсэн биш байна. За тэгвэл хэн асуусан бэ гэсэн асуулт гарч ирж байгаа. Тэгэхээр хэн бэ гэдэг асуусан үйл хийсэн байх. Тэгэхээр тухайн идэхгүй өдөр үйл хийсэн байхгүй ч болно. Бас байж болтой. Идэхгүй өдөр хамгийн чухал зүйл нь үйл явдлыг тодтогдог. Үйл явдлыг чухалчилдаг. Тэрнээс биш үйл хийсэн бол нэг тийм чухал биш ээ гэдэг. Энд дээр сайн хараад хөтөд ороод ингээд сүүлийн хичээлүүдэд байнга идэхгүй явж байгаа. Өөрөөр хэлбэл та бүхэнд одоо байдлаар the passive present simple tense, the passive past simple tense,
the passive future simple tense хоёрын гурван simple төлөвийн гурван passive зааж ингэж хичээлмээр үргэлжилж байна. За ингээд идэвхүй хэвийн талаар багш та бүхэнд ерөнхий ойлголт өглөө гэдэг одоо future the passive future simple tense талаар the passive future simple tense. За ингээд өмнөх хичээлүүдэд бүгд эргэж нэг давтаад өөрөлдөл одоо ингээд нийт утсан цагуудаа нэг өгүүлбэр хувиргана. Тэр өгүүлбэрүүдийг хэрхэн яаж цагуудаар хувирах вэ гэдэг бүгд хамтдаа хувиргаад явчихна. За тэр англи судалдаг. За present simple tense дээр he studies English. He studies English. Not present simple tense. За яг батлага хэлбэлээр шийдвэрлэе. Биш жирийн үгсэн цагаар шийдвэрлэе. He studied English. За энэ үгсэн бүх савд руу гадаг хувирах гэж байна. Present simple tense, past simple tense. За future simple tense руу шийдвэрлэе. Тэр англи судалнаа. He will study English. За энэ сарын юу гэх вэ? Simple цаг. Өөрөлдөл active гэж ойлгож байна. Simple төлөвийн 3 цаг. За тэгвэл одоо бүгд continuous үйл цаг орж байна. Continuous үйл цаг. He studies English гэдэг present continuous гэж хэлжүүлээ. He is studying English. За өнөөдөр бүх цагуудад авчиж байна. Бүх цагууд руу хувиргаж байна. Бүгд багштай ажиллах хувираад аваараа. He is studying English. Тэр англи хэл сурч байна гэж байна. Present continuous tense. За past continuous tense байна. He was studying. He was studying English. Тэр англи хэл сурч байсан. Тэр англи хэл сурч байсан. За future continuous tense. He will be studying English. Тэр англи хэл сурч байх болно. Сайрал continuous бүлгийн гурван цаг байлаа. Simple гурван цаг маань simple, past simple, future simple, continuous бүлгийн гурван цаг, present continuous, past continuous, future continuous. За одоо бүгд perfect бүлгийн цаг орж байна. Тэр англи хэл сурчихсан. He has studied English. He has studied English. So, past perfect role. He had studied English. Future perfect tense. He will have studied English. Right. Ингээд энэ гурван цаг маань ямар үеийн гурван цаг гэдэг вэ? Perfect үеийн гурван цаг байна. Perfect үеийн гурван цаг. За ингээд 3 6 9 цаг боллоо. Одоо perfect continuous үеийн цаг болох гэж байна. He has been studying English. He has been studying English. He had been studying English. He will have been studying English. За энэ цагууд болохоор perfect continuous бүлгийн гурван цаг байна. Perfect continuous бүлгийн гурван цаг. За өнөөдөр дуушаад орчихлоо.
He has been studying English. Тэр англиас сурсаар байгаа буюу тэр англиас сурч байна. Одоо англиыг би 2 жил сурч байна, 2 сар сурч байна гэж бол хэлбэл Америк хэлнэр бас нэг сар барьж орчуулсан байна, J барьж орчуулдаг. За дараагийн өгүүлбэр. He had been studying English. Тэр англиэл сурсаар байсан гэж байна. Англиэл сурсаар байсан. За he will have been studying English. Тэр англиэл сурсаар байх болно гэсэн юм. Perfect continuous-ийн 3 цаг. Ингээд бид нар active 12 цаг үзсэн байна. Өөрөлд идэвхтэй 12 цаг авч дууссан байгаа. Одоо идэхгүй хэвийн 3 цаг үзсэн байж байгаа. За одоо идэхгүй хэвийн 3 цаг руу энэ идэвхтэй хэвийн цаг 3 цагаар шилжүүлсэн. He studies English. Not present simple tense. Present simple tense-ийг passive present simple tense болгох гэж байна. За тэгвэл 13 цаг. English is studied by him. He studies English. English is studied by him. He studies English active цагуул English is studied by him passive voice. Энэ бол active нь үйл хийсгэж чухалчилдаг. Passive нь үйл явдлыг чухалчилдаг. За тэгвэл he studied English гэсэн passive tense рүү бичсэн үгээрийг the passive tense болгох гэж байна. За English was studied by him. He studied English. Тэр англиэл судалсан. Орчуулгын адилхан илэрхийлж байгаа хэвэн өөр, утга нь өөр гэж ойлгож байна. Өөрөлдөл энэ бол үйл инстинкт чухалчж байгаа. Юу гэж чухалчсан байгаа бэ? Үйл инстинкт. Энэ үлгэр дээр болохоор үйл явдлыг чухалчж байгаа. За he will study English гэдэг future simple tense. Одоо future simple tense өнөөдөр үзсэн the passive future simple tense руу шилжүүлэх гэж байна. За тэгвэл юу болох вэ? Өнөөдөр харъя. English will be studied. English will be studied by him. English will be studied by him. Орчуулбал тэр англиэл судлана. He will study English. Тэр англиэл судлана. Орчуулга нь адилхан, үйл явдал нь адилхан, хэрэглэгддэг үгсүүд нь адилхан. Active voice, passive voice хоёр тэгэхээр юугаар ялгаатай вэ гэхээр active voice нь үйл инстинкт гэж чухалчилдаг. Passive voice нь үйл явдлыг гэж чухалчилдаг. Active voice-ийн томьёо, passive voice-ийн томьёо ялгаатай. Өөрөлдөл томьёогоор ялгаатай. Мөн юу гэж чухалчилж байгаа юм гэдгээр ялгаатай. Ижлэхэн зүйлүүд нь гэхээр мэдээж орчуулгаар адилхан, орчуулгах байдлаар адилхан, хэрэглэгддэг үгсээр адилхан, илэрхийлж байгаа үйл явдлаар адилхан. За ингээд өнөөдөр багш та бүхэн the passive future simple tense буюу жирийн ирээдүйн цагийг идэхгүй хэвийг томьёотон тайлбарлаж 4 буюу 5 жишээн дээр ингэж зааж өглөө. Мөн бид нар одоо өнөөдрийн байдлаар сургалт явуулснаас хойш нийт 15 цаг үзэж байгаа юм байна. 3 6 9 12 15 цаг. За тэгэхээр нэг үлбэрийг 15 цагаар хуваарлаа. Гэхдээ за багш нь гэрийн даалгавар өгч байна. Гэрийн даалгавар болохоор одоо яг энэ бичсэн өгүүлбэрийг үүссэн хэлбэрээрээ 15 цаг руу хуурах гэнэ. Мөн бусад хэлбэрлүү. Өөрөлдөл сайн яг бид нар passive form хийсэн бол одоо гэрийн даалгавар өгч байна. Та бүхэн negative form болгож бичнэ. Negative form. За мөн
general question буюу ерөнхий асуулт руу шилжүүлнэ. Ерөнхий асуулт гэдэг нь туслах бүлгэрээс асууж үү. Мөн disjunctive question буюу ялгах асуулт руу шилжүүлнэ. За хамгийн сүүлд нь special question буюу тусгай асуулт руу энэ өгүүлбэрийг шилжүүлж та бүхэн орчуулж тухайн өгүүлбэр маань хэрхэн үүсэж байна, өгүүлбэрийн байрлал нь ямар байна, монгол хэлээр яаж орчуулагдж байна, хэрхэн харьцуулагдж байна гэдгийг бүгдээ давтаж анхаарч өөртөө ойлгож аваарай. Тэгээд уламжлалт төсөөр асуулт хариултын оролдонд орё. Та бүхэн идэвхгүй болон идэвхтэй сангуудын тухай асуултаа илгээгээрэй. За өнөөдөр хичээлээр бид нар simple-ийн идэвхгүй хэвийн тухай идэвхгүй цагийн үслээр өөрөлдөл the passive future simple tense гэсэн ийм цагийг шинэ хичээл болгож та бүхэнд зааж өгсөн байна. The passive future simple tense гэсэн энэ цагийн томьёо маань will be plus be гэсэн энэ томьёо will be plus be гэсэн томьёог монгол хэлээр наадч гэдэг нь энэ болохоор future simple tense буюу жирийн ирээдүйн цагийн орчуулгатай адилхан байна. Мөн юу үйл явдал нь адилхан, хэрэглээдэг үгсүүд нь бас адилхан гэдэг бүгд бас эргэж сайн санаараа энэ ижил болоод ялгаатай талууд нь бүгд бас сайн мэдэж авах юм бол та бүхэнд идэвхтэй болон идэвхгүй цагуудын хооронд нь ялгаж цаашлаад хэрэглэж сурахад төхөнтөө гэж анхааруулж байна. За цагууд бүлэж авдаг simple цаг simple бүлэг continuous perfect continuous за тэгээд the passive simple the passive continuous the passive perfect гэсэн ийм юу цаашаа бүлэглэдэг явж байдаг. Хамгийн reported speech буюу юу нэр дамэр хэрэглэдэг юм асуулын 6 өнгөрсөн ирээдүйг гэсэн нэртэй цагууд байдаг. Тэгэхээр багш тэр тухайн бүртэн цагуудын ингээд зааж 26 цагийн багш тавхад зааж өгөх төлөвлөсөн байж байгаа. За тэгээд олон хамгийн их бид нар суурьасаа тавхад дөрмийнхаа ялгаадыг дөрмийн английн цагуудын хооронд нь бас ялгаад тэрийг хэрэглээс орчих бол цаашаа ингээд шинэ үг хариуцуулж өгсөн сангаа нэгдүүлж гэж юугаа шат ахихад та бүхэнд хамгийн их суурь дөрмөнд нэлээд хэрэг болдог учраас энэ суурь дөрмөнд багш та бүхэнд зааж явж байгаа. Ингээд өнөөдрийн мэдлэг бид нар нэг 15 цагийг үзэж дууслаа. Тэгээ сүүлийн өдрүүд багш танаар даалгавар өгч байгаа. Тэр даалгавруудаас бас өдрөө хүссэн даалгаврыг гэртээ хичээлбүлэн хийж ойлгох байгаа зүйлээ бас хийж байна. За баярлалаа. Hello, thanks for teaching гэсэн байна. За өнөөдөр хичээлээр асуулт бол орхон байлаа. Ингээд өнөөдөр хичээлээ энэ үрээд өндөрлөж байна. Эх 7 хоногийн баас ангарах багш та бүхэнд continuous бүлгийн 2 цаг гэдэг. The passive continuous бүлгийн дээр 2 цаг байлдаг. Эх 7 хоногийн хичээлээр та бүхэнд зааж өгнө. Тэгэхээр 2 цагаар бид нар 5 ерөн сүүлийн өдрүүдэд идэвхгүй цагууд үүсэж байгаа учраас та бүхэн идэвхгүй цагуудынхаа тухай бас интернетээс хуудас номноос ирэх авал хийж идэвхгүй үеийн мэдлэгийг нэрээ гэсэн энэ үгээр энэ удаагийн хичээлээр өндөрлөж байна. Эх 7 хоногийн баас ангарах хүртэл түр баяртай.